За ингээд нүүрс тавинд шалгалтын залууч нар байна. Ингээд өнөөгийн байдлаар хавуулаад одоо ингээд урт богны ажил ямар ч тээвэр байхгүй зогсог байдалтай ингээд яа харахгүй ингээд бид нар өөрсдөө ингээд бусад тээврээ явуулах гэхээр ингээд улс төрчөөс болоод ч юм уу сонгуулийн шоунд орчоод ингээд хүмүүс ер нь бүх зогсон байдалтай болчоод ажил болох одоо ингээд наад хасах болоод банкны хүмүүгээл банк хүүгээ зогсоох гэсэн тийм байхгүй. Бид нар өөрсдөө явж ижил мөнгө олж банкныхаа үг төлөхгүй бол өөр хинч бидний өмнөөс хүүгийн төлж мөнгө олохгүй юм байна. Бүр хүүхдийн минь хийж тэжээхгүй юм байна. Ар гэрийн амьдрал банк маань хизүүдэж байна шүү дээ. Ганц дотоодынхаа юуг л явуулаад өгөөч гэд тэрийг л хүсье да. За малчтын эсэргүүцэж байгаа эсэргүүцлийг бол ойлгож байгаа. Тэр замын асуудал байна. Тэгээд хамгийн гол юм нь болохоор малчид бол өөрсдөө тодорхой хэмжээний орлоготой, ажилтай, хөдөлмөртэй байдаг болоод бидний хувьд бол ерөөсөө ямар ч ажил байхгүй. Одоо ингээд дотоодын ажил бүгд зогсохоор банкач төлж дийлэхгүй. Ар гэрийн амьдрал хэцүү байна. Идэх уух, мах шөл хоол энэ төргээд айгүй хэцүү байна. Тийм учраас одоо Мант 2 гэдэг нөхөр сонгуулийн шоу хийж ирээ болио. Нэг хүний одоо эрх ашигаас болж олон мянган жолооч нарын ар гэр амьдрал хүрч байгаа бол Эдэн жолооч нарын амьдралаар одоо юу гэдэг чинь сонгуулийн шоу хийх болооч ээ. Бич Өөрөө явж амьдрал дээр нь үзэх хэрэгтэй. Малчтайгаа өөрөө уулзаж, жолоод нартай уулзаж, замаар нь өөрснөө яг бодтоор нь явж үзэж, тэгжээж юм ярихгүй. Зүгээр хүний амаар юм яриад. нэг удаа ч гэсэн бид тэр зам амаар цастах газар юм шүү. За жолооч нар бид нар бүгд нэгдээд одоо энд явж байгаа бүх 12 мянган жолооч байгаа шүү дээ. Бүгд нэгдээ одоо урагшаага тээвэр явахгүй байгаа. Дотоодын тээврийг уулмаар байна. Чойрын замыг хаагаад байгаа нь Мант 2 гэдэг нөхөр одоо бидэртээ ирж ерөөсөө уулзаагүй. Өсөн мөртөө хүмүүс тухраад энэ замаар малчдаг тухраад ингээд байгаад байдаг. Энэ буруу зүйл бол энэ усаас наад чинь тавьж өгсөн замаар бид нар явж байгаа учраас энийг бол чойрын замыг нээхийг бид нар хүсэж байна. Тэгээд одоо бид нар ингээд энд дандаа ингээд жолоосор бөөгнөрцөө байж н ажилгүй тэгээд хизээ зам нээх бол хүлээгээд байж байгаа. Энийг нэг тийш шийдээд энэ ажилгүй усууд ямар энд байгаад байгаа биш. Чойрын тээврээр эдийн засгийн аварцай заавал миний эдийн засаг биш үү? Би ар гэрээ биш. Энэ орчин хэрэгтэй нэг өвчин цогтой байгаа үед бүгдөө санаагаар нэгдгээд өөрөөсөө гэсэн бодолтой байгаа. Заавал хүнээ дахиад бодох шаардлага байхгүй. Бид нар ч ар гэртэй их орныхоо төлөө зас зүтгэж байгаа татвар төлдөг иргэн хүн бүгдөө чойрын тээврээр нэгдээд одоо дэлхийн аварсан нэг их өвчнээ хайж байгаагаар ингэж Монголдоо сайхан өөр ширтээ амьд би энд хөндрөл очиулгүй бас нэг дотоод тээврээ бас зацхоос нь явуулж одоо тээвэр явахгүй хайж байгаараа энэ орон нутгийн тээврийг явуулж жолооч бидний бас амьдралыг бас нэг үзэж харж мэддэг болсод мэдээж хөргөлж явж байгаа та нартай баярлалаа гэд бүгдээрээ сайхан нэгдэж амьдралаа бодож Монголдоо сайхан амьдрахыг хүсэрэг тавихгүй бид чинь бас адилхан хүн шүү дээ. За бид нар бол одоо 10 км тийм хазааж явсан бол тийм байхгүй. За нэг өсрөөл 1 км хэрдээ хазааж байгаа. Тэр бол тийж мачтадаа бол нэг хөндрөл очруулсан байхгүй гэж бодож байгаа. Яг яалтчгүй цөмөрсөн нөхцөл бол жоохон хазаах нь бол хазааж байгаа. Тэгээд тэр бол 1 км хэрдээ хазаасан байгаа гэж бодож байгаа. Тэр их хэмжээгээр бол тэр хазааж замыг бол гэмтэж яасан байх. Бид нар ч байгаад их орондоо хайртай хүмүүс шүү дээ. 10 км хазаач тэр зам гаргасан бол байхчгүй тийм юм ерөөсөй байх өмсөж байхгүй. Хааж явах тэр 10 км зам хаа бодож километр дотор хазаана бид одоо бидний зам чинь тээврийн сэжээрүүд ч яссан дээр явж байгаа шүү дээ. Орон нутгийн тээвэр түшний хуучин зам байна. Хуучны ганцхан үрс яваад байгаа юм биш. Тэг шичээрийн жолооч нар ерөөхдөө Үүнээс дунд говийн тэр замаар явж тэр дунд говоос чи өөрөө шороо мороог янз бүрийн юм цойрлогоос явж байгаа шүү дээ. Богоодчих гад. Тэр мэрийг ингээд бас буруу ингээд нүүрсний жолооч нар л гэж нэг ярьдаг. Нүүрсний шалгаанчлал гэж яриад байгаа болохоос ганцхан нүүрс биш шүү дээ.
Өөртөө явж жолоостой ер нь Энэ зам бол улсаас одоо маршрутын гаргах яг хууль ёсны явах ёстой зам байгаа байхгүй юу? Тэрийг одоо ганц хүний эрх ашигын төлөө тий хаагдуулах тий ганц хүний амбицыг өсгөхийн тулд хаагдуулах бол олон хүний эрх ашиг, эдийн засаг одоо бүхэл юмараа хохирж байна. Энэ замыг ер нь нээж өгнө үү? Холбогдох тийм албан тушаал тийм улсууд нь харж үзэж нээж өгнө үү гэж бид нар уриалж байна.